Дээрх санаанаас сэдэвлэн ABU Robocon 2019 Улаанбаатар тэмцээн мэдээллээ бие биедээ түгээж мэдлэгээ улам бүр тэлэх үзэл санааг гаргахаар боловсруулагдсан өртөө системээр мэдээ хүргэх юм а. Тоглолт улаан ба хөх багуудын хооронд явагдана. Тоглолтын үргэлжлэх хугацаа хамгийн ихдээ 3 минут байна. Тэмцээний талбай дараах бүсүүдээс тогтно. Шагаа шидэх бүс, шагаа хаях бүс, гар удирдлагатай роботын бүс буюу хангайн бүс, автомат роботын бүс буюу говийн бүс, уулын бүс. Тэмцээний талбай дээр дараах зүйлс байрлана. Гар удирдлагатай роботын эхлэх бүс буюу хангайн өртөө, ой мод, гол ба гүүр, баг бүрийн 3 шагаа, автомат роботын эхлэх бүс буюу говийн өртөө, элсэн манхан, сондуул, уулын өртөө ба уул, уухай бүс. Баг тус бүрт гар удирдлагатай робот 1, автомат удирдлагатай робот 1 байна. Гар удирдлагатай элч робот 1 гараанаас гарахдаа элчийг гэрчлэх гэрээгээ авч явна. Элч робот 1 ойг туулж голын гүүрээр гатлан 1-р шугамыг давна. Ингэснээр 20 оноо авна. Үүний дараа говийн өртөөнд байрлах элч робот 2-т гэрээгийг дамжуулна. Ингэснээр 20 оноо авна. Элч робот 2 нь морь шиг 4 хөлөөр явна. Элч робот 2 нь гэрээгээ авч говийн бүсээр явж элсэн манхан ба сондуулт давж уулын өртөөнд хүрч элч робот 1-ийг шагаа шидэн 50 ба түүнээс дээш оноо цуглуулахыг хүлээнэ. Ингэхдээ 2-3 дугаар шугамыг давснаар тус бүр 30 оноо уулын өртөөнд ирснээр мөн 30 оноо багтаавна. Элч робот 2 нь уулын өртөөнд хүрсэн бол элч робот 1 нь шагаа шидэх бүсээс шагаагаа шидэн оноо цуглуулах эрхтэй болно. Морь буух буюу шагаан алтан өнгөтэй тал дээш харан буувал 50 оноо, тэмээ буух буюу мөнгөлөг өнгөтэй тал дээш харан буувал 40 оноо, харин хонь ба ямаа буух буюу шагаа хэвтээгээрээ буувал 20 оноо авна. Элч робот 1 нь 50 болон түүнээс дээш оноо цуглуулсан бол элч робот 2 уул руу авирч уухай бүсэд очиж гэрээгээ дээш өргөнө. Уухай бүсэд ирснээр 30 оноо авна. Төрүүлж гэрээгээ дээш өргөсөн баг уухай буюу тоглолтын шууд ялагч болно. (2019 оны 8 дугаар сарын 25-нд Монгол улсын нийслэл Улаанбаатар хотод уулзцгаая.